Хэдхэн хоногийн дараа Ардчилсан намын даргын сунгаа дуусаж даргаа сонгох сонгуул болно. Энэ удаагийн сонгуул бол Ардчилсан нам энэ хэвээрээ тоглоомын нам байх хэсэг. Элбэг доржийн бөксөн тавьчуулагдсан нойлын цаас үлд хэсгээ шийдэх түүхэн ач холбогдолтой сонгуул юм. Мянган жирийн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр олон гарч ирж төрийн эрх барьж байсан авч тэднийхээ нэр нүрийг бодолгүй авч идэж хулгайлж зовчуулж хагарч хэмлэлдэж огцруулж унахгаа өрдөл болгон сонгогчдынхаа нэр нүрлүү нулимж байсан зөвхөн тухайн үед Ардчилсан намыг залж шиглүүлж байсан урагчдын хийсэн балаг юм. Ардчилсан намыг муу мухай зүйл рүү залж шиглүүлж хаглан бутаргаж байсан үеийн урагчдын тэргүүгнэнд явж байсан хүмүүс энэ өдрүүдэд гэв гинт эргэж ярин телевиз радио сонин хэвлэлд ярилцлага өгөн тарих угаах ажилдаа орж эхэллээ. Улс орны эдийн засгийн унааж олон түмний дунд нэр нүрийг нь барах ажиллагааг гүйцэтгэсэн баяр цог сайхан бэлгнэр чухам ямар учраас зэрэг гэв гинт гарч ирэн сайн сайхан юм ярьцгаах болов. Сарын дараа биш чухам өнөөдөр энэ цаг үед ирсэндэл хамаг учир байгаад байна. Ардчилсан намын дараагаар хэнийг тодруулах вэ гэсэн экзэгтэй энэ цаг үед эдгээр нөхдүүд гинт зэрэг гарч ирсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг яавч биш ээ. Эдгээр хүмүүс зүгээр санаандгүйгээр хаа нэгтгээс гараад ирдэггүй юм. Ямар нэг муу мухай зүйлийг хийхийн тулд эзнийхээ даалгавраа дуудагдсан ирж муухай хэрэгээ хийчихэд арилж одно гэдэгт итгэлтэй байна. Ардчилсан нам бол Монголын улс төрийн орон зай зайлшгүй хэрэгтэй том нам мөн гагцхүү төрийн эрх мэдлийг мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг манан бүлэглэлийн савар удирдлагын бүрэлдэхүүнд нь орсноор нийгэм дэргэтэй бүтээн байгуулалт ядарсан иргэдэд тустай ажлуудыг гэмт хэрэг болгон харагдуулах ажлуудыг тэдгээр новшнууд хийж ирсэн билээ. Шуутхан хэлэхэд Ардчилсан намыг одоо Элбэг доржоо түүний үүсгэн байгуулсан шудраг усын хонгилынхан удирдан залж хүссэн зүгрүүгээ өшгөлн тоглож явна. Ирэх жилүүдэд Монголын улс төрийн орон зайд Ардчилсан намын фоныг өөр дээрээ наахсан гэмт хэрэгтнүүд гэвгэнт гарч ирэн уран яруу үг урсган донгодох усны учир нь чухам энэ. Мянган шудраг гишүүд бүхий Ардчилсан нам одоо л зөв удирдлагатай сонгон гаргаж ирж чадахгүй юм бол эрэг сонгуульд мөн л манан бүлэглэлийн тоглоомын хүүгэлдэй байсаар байна гэдгийг ойлгон элдийн муу хүмүүсийн явуулгад автахгүй эх орон газарчаараа үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийгээсэ хэмээн олон түмэн хүсэж байгаа. Монгол улсын ирээдүй Ардчилсан намаас Ардчилсан намын зөв бодлогоос шууд хамааралтай. Харин энэ цаг мөчид шудраг усын хонгилын эзэд Ардчилсан намын даргын суудлыг онилсан байгаа тул ганцхан уцдах төдийдөл намынхын шин даргаыг авилгатай тэнцэх газраас байрж хорж чадах юм. Чухам ийм л учраас Ардчилсан намын даргын энэ удаагийн сонгуул Монгол улсын хувьд маш чухал экзэгтэй сонгуул болж таараад байна.